21-р хороол дээр байна. За 21-р хороол гэж яриад байдаг энэ юу юм бэ? Содо хороолыг хэлдэг юм байна шүү дээ. Эний автобусны буудлага 21-р хороолын автобусны буудлага гэдэг юм байна. За энэ дээр агарын чанарыг ячи. За энэ мэдээж багж маань ингээд орлоод байна. За энийг түр ингээд хаус авчи. За энэ дээр юу яж байна? PM 2.5 буюу маш нарийн ширхэгтэй бохирдуулагч байгаа. За энэ бол хүний уушиг одоо шүүх чадваргүй хэмжээний тийм нарийнхан ширхэгтэй бохирдуулагч. За тэгээд энэ цус руу ордог. Тэгээд маш олон асуудлуудыг үүсгэдэг учраас бас маш ноцтой байгаа юм а. За энэ болохоор 387 гэж байна тий. За тэгэхээр энэ 250-аас дээш явах юм бол аюултай түвшинд орноо гэж байна. За тэгэхээр бүр 390 очиж байна тий. За дараагийнх нь PM 10 буюу одоо энэс яг 4 дахин том хэмжээтэй бохирдуулагч нь 685% түвшинд байна. За 685 тэгэхээр 650-аас дээш бол онцгой нөхцөл гэж байна тийм. Emergency, англиар emergency гэдэг л тийм. Тэгэхээр нэг онцгой байдлыг хэлж байгаа юм. Тэгэхээр шууд хариу арга хэмжээ авах мох хөстө болоод явчихж байна гэсэн. За энэ дээр бас нэг харагдж байгаа нь юу вэ гэхээр энэ TVOC буюу Total Volatile Organic Compound гэдэг байгаа. Энэ нийт дэгдэмхий органик нийтлүүд гэсэн үг. За энэ 0.3 таа байна гэхээр за энэ дээр л одоо нэлээд өндөр гарч ирлээ. Бусдын дээр нь бол ихвчлэн 0 руу бараг заасан байсан. За энэ болохоор нэг дунд түвшин. Гэхдээ энэ бол хоргуул юм байна л да. Гэхдээ харьцангуй бусад өөр газруудад хэмжиж ирсний бодоход нэлээд өндөрдөө гараад ирж байна. За тэгээ гадаа бол агаар бол хасах 18 градус.